За сайн байцгаана уу? Та бүхэндээ өглөө өдөр орой мэндийг хүргэе. Энэ 7 хоногийнхоо бичлэгт тавтай морил ингээд бичлэгэнд авцгаая. За юу үзхэн гайс та бүхэн маань сайхан амарч байна уу? Зуны амралтаа айдухтай сайхан өнгөрүүлж байгаа гэж найдаж байна. Өнөөдөр та бүхэндээ 2024 онд гарсан үзэгчдийг бүр нэлээд шуугуулад амжсан connection гих олон ангид цувралыг ярихад бэлэн болсон байна. Ингээд бүгдээрээ бичлэгэнд орцгоё. Let's go. Солонгост хар тамхины хэрэглээ нэлээд ихссэн талаар мэдээ зурагтаар гарч байгаагаар кино маань эхэлдэг. Анион хотын дарга хотоо ямар ч хар тамхигүй болгоноо, хуйлаа чангадахнаа гэх ярьцлага өгч хотын цагдаа нар шөнийн цэгэний газраас бас бусад газраас хар тамхи наймаалцдаг 5 Аалз бүлэгмийн гишүүдийг нэг нэгээр нь олж барьж байгаа харагдана. За тэгээд нөгөө нэг 5 Аалз бүлгэм гэд ярьж байсан штэ. 5 Аалз бүлэгмийн толгойлогч нь чолгүй гэд нилээ эвгүй баачка ер нь бол байгаа заяа. Тэгээд тэрийг баримтлах гад дэслэгч Чанг Чонгён хоёр хамтрагчтайгаа уушин газар орж ажилдаг. За тэгээд манай эдийн мөрдөх ёстой хүнч тэндээ аль хэдийн сууж ив. Тэгсэн чи энэ хооронд тэр уушин газар манай дэслэгчтэй нэг ангид байсан уу Юнжин гих сурвалжлагч эмэгтэй хүнтэй сөргөөцөлдөж байгаад хагуул авж байгаа бичлэгээрээ судсаа атгуулж байгаа харагдана. За тэгээ байжсэн чинь хэрэгтэн танигж байгаагаа мэдээд зүхтэж баахан хөөцөлтөөний эцэст нэг барилгын дээвэр дээр чолгууг бууж өглөө би ёстой шээлээгээд байж идэг. Харин тэслэгч зөвүүн царайг нь хараад өмнө чолгуугийн найзынх нь хөлийг хутгалж байсныг санаж хөл рүү буудаад баривчилдаг. Хэрэгтнийг буудсан талаар мэдүүлэг авч байсан цагта тэр үед чи чолгуугийн хэрэг дээр ажиллаж байсан чиний хайртай дүү Минүгийн шүрмсийг тасцсан болохоор өшөөгөө авсан бидтэй гэхэд урдаас нь за ер нь л аргагүй би хамгаалалт байсан юм аа гэж хэлээд хэрэг төвөгт орооцолтолгүйгээр эвтэйхэн салаад амжилгүй яах вэ? За тэгээд манай дэслэгч маань том хэрэг шийдсэн болохоор зүй ёсоор тушаал дэвшиж байцаагч болоод амжнаа. Шагналаа аваад шагналынхаа мөнгийг дүү минутаа мэдээж үлдээв. Гэртээ хараад чолгуугийг мөрдөгтөө ашиглаж байсан хан дээрх зургнуудаа буулгаж хөгжим тавин талигач ээжтэй тушаал дэвснээ хэлээд одоо л нэг сэтгэл уужирлаа хэмээн суун. За тэгсэн чи хар шүн нэг хүн хаалгыг тогшоод орж ирээд 20 жилийн өмнөх болсон явдалд уучлалтгүй нь Чогийн хизээч уучлахгүй гэж хэлээд гаргадаг. Тэр шүн ирсэн хүн нь болохоор багын найз Жисон. 20 жилийн өмнө цагдаад мэдүүлэг өгөхдөө хоёулаа адилхан зүйл харчаад Чогёныг худлаа мэдүүлэг өгсөн болгосон байдаг. Энэ явдлаас хойш олон жил өнгөрсөн Чогён уучлсангүй хөрхий. За тэгсэн чинь нөгөө талд Юнжин сурвалжлагч Канадад байгаа сасан нөхөртөөгөө хүүхдийнхээ талаар утсаар ярингаа гэрээсээ гарч яваад нэг эмэгтэйд мөрлүүлж утасныхан дэлгэц нь хагарчихдаг. Тэр эмэгтэйгийн араас нь очтол өөрийг нь анзаарчихгүй шуудангаар ирсэн эмийг хурдхан шиг залгаад угаасаа яасан ч эрүүл биш хүн шиг харагддаг. Тэр эмэгтэйгийн охин нэрээд ээжигээ дууттал ээж нь сандарсандаа гарчгүйгээд ачааны машины урдуур ороод охиныхоо нүдэн дээр амиа алдчихдаг. За тэгээд юу ч энэ талаараа байцаагдах хоорондоо байцаагч байдалд оруулан шалсаар агаад энэ нь шин төрлийн маш хүчтэй хар тамхи болохыг олж мэддэг. За тэгээд тэр оройноо манай Чогён маань тушаал дэвснийхээ баярыг үргэлжлүүлэн ажлынхантайгаа хоолнд ороод амжнаа. Ингээд шал сохтуу явж байхдаа нөгөө багын найз Жисоноос мессеж ирнэ. Тэрэн дээр нэг байршил болон доктор гэсэн нэр заагаад тэр газар нь хар тамхины 8 болноо гэсэн бэ. Тэр зурвсанд нь 1882 гих тэдний Багдад зохиож байсан тусламж гэсэн утгатай код байсан учраас тэрийг нь хараад Жусон нэг жойлгоод тийшээ яваад очтол толгойд нь хар утууглаад Чогёнд мансууруулах бодис шахдаг. За тэгсэн чи энэ өдрөөс хойш 3 өдрийн дараа Чогёны ажлынхан газрын залуу метроны буудал дээр түүнийг сэрээдэг. Тэр залуу хэлэхдээ энэ газарт энэ цагт ир гэж над руу та битсэн л гэж хэлнэ. Чогён өөрөө ч юу санахгүй толгойн иргсэн чигээрээ мөрдлөгөө хийж сэжигтний араас хөөцөлдөнө. Чогён нэг сэжигтэй хүний араас гүйж очиод ноцолтож толгой руугаа цохиулж ухаан алдаад сэрэхэд хөөж үүсэн хүн нь аль хэдийн сураггүй алга болсон байх нь ойлгомжтой шүү дээ. Ажлаас нь яаралтай ирээл гэн замдаа дэлгүүр орж хордлого тайлагч авч уугаад төрөвчөө хартал карманаас нь өнөөх шин төрлийн мансууруулах бодис гарч ирдэг. Юу болоод байгааг ойлгохгүй таксинд явж байтал Жисоны зурвас илгээсэн дугаараас нэгэн бичлэг ирсэн байв. Чогён тэр мансууруулах бодисыг сөгдөөд бүр гуугаад авж байгаа бичлэг байв. Тэгэд хүн байхгүй хооронд ажил дээр ирээд баг зэрэг тайвширч Жисон чөлгөөг хоёр өөрийг нь хорлолоо гэд одоохондоо ер нь хүнд хэлэхгүй байяа л гэж шийддэг. Энэ хооронд Южин сурвалжлагч баахан хүн байцааж агаад охиныхоо өмнө дайруулж өгсөн эмэгтэй хідэн хотод байдгийг мэдэв. Нэмж юм асуугаад байж идэл барилгын ажилчид цогцос олсон талаар дуудлага өгнө.
Метронд хар тамхи дамжуулж байгаад баригдсан эмэгтэйг байцааж явахдаа цагдаагийн хилцээр Чогён ирээд чөлгөөгийн хэвтэж байгаа эмнэлгийг асуугаад гардаг. Гарахдаа 3 өдрийн өмнө яг юу болсныг асуух гэж Жисон руу залхтал хажуугаар нь өнгөрсөн өөр нэг хилцийн цагдаа нарын гарт Жисоны утас дуграв. Барилгаас унж өгсөн хүний хэргийг мөрдөж байсан цагдаа нар болж таарад Жисон үхсэн тодорхой болдог. За ингээд багын найз нь бурхны оронд одож байгаа. Манай хүн таксинд суугаад явж байгаад тэндээ ухаан алдаад эмнэлгийн орон дээр сэрв. Совилогч өөрөөс нь цус авсныг мэдээж шинжилгээ хийлэгвэл мэдээж хар тамхи илэрнэ гэж бодсон учраас совилогчийг хадгалах өрөөнд дотор оруулаад дотроос нь төгччихдэг. Эмнэлгийн ажилтнууд хаалгыг нь үдэж өөрийг нь дуудаж харин Чогён байсан чадлаараа шалнаас босоод 2 хуруу цусыг авч уугаад карманда байсан эмийг гიშгэлж хайдаг. Энэ тоглоомонд мэдээж заавал хожих ёстойгоо мэдсэн Чогён хадгалах өрөөнөөс гүн гардаг. Энэ хооронд бүр дээр үеийн үйл явдал гарах бөгөөд Жисон 1882 кодыг туршиж үзэхэд Чогён 3 минутын дотор гүйж очоод тэр хоёр харих замдаа автобусны буудлын дээр нэг охин автобусанд сууж байгааг харан гоцордог. За түрх хүлээж гараа guys, та бүхэндээ нэгэн сонирхолтой мэдээлэл дуулгаатъя. Sky Media үйлчилгээний Family Box кино багц шинжлэгдсэн байгаа юм байна. Тэгээд 1000 кино багц гэдэг нэртэй болоод Аз хит цувралуудаар төрлөө нэмсэн байгаа юм биш үү? 1000 кинотой багцаа идэвхжүүлэн гэр бүлэрээ нэг доороос нэгийн үнээр бүгдийг үзээрэй. Нэрээ одоо та бүхэндээ ярьж байгаа Connection киноны үргэлжлэлийг Go+ болон Sky Media үйлчилгээний 1000 кинотой багцаас хүлээн авч үзэх бас боломжтой шүү. За тэгээд киноныхаа үйл явдалтаа буцаад оръё. Чогён 20 жилийн өмнө сайн найз Жисон өөрөөсөө урвсан үйл явдлыг зөвлөсөөр сэрдэг. Эмнэлэг тариа өөрөөс нь болоод баахан юм болж идэг. Нэг эмч мансуурсан байсан гэд байж ахт нь дундуур манай хүн орж ирээд миний зөвшөөрлгөө надад зүү хатгаж цус авсан болохоор ууралсан юм а гэж хэлээд аргалдаг. Ажлынх нь нэг залуу цуг байж байгаад чөлгөөхтэй уулзахсныг нь мэдэх болохоор эмнэлэгт үлдээгээд явдаг. Чогён төлөвлөсөн ёсоор чөлгүүгийн өрөөнд ороод өвчтөе хөлийг нэмт цохиод оронд нь шээтл сүрдүүлж агаад юн захирал гэдэг хүн тэр хар тамхиг гаднаас оруулж ирж борлуулдгийг олж мэднэ. Манай Чогёноос метрон тогтой зогтдог хүн юн захирал гэх эмэгтэй дээр очиод доктор бараа явуулах арай болоогүй байна. Бас төрүүлж холбогдох юм бол гэрээгээ цуцлан гэж хэлсэн гэхэд юн захирал ардлын өрөөнд нь хүн тарчилж байгааг хальт харуулад маргааш 12-оос өмнө зохицуулгээд буцаадаг. Чогён хулгайлагдсан газрынхаа хяналтын камерыг шүүлгэж хараад бүгд ойрх байсныг ойлгосон ч босод бүх зүйл тодорхойгүй байлаа. Жисоны үхлийн талаар мэдээлэл цуглуулгаар өөр хэсгийн хэрэгт хошуугаа дүрж байгаад энэ хэргийн прокурор нь хэн болохыг мэддэг. Гэтэл тэр прокурор нь энэ хэсгийн байцаагч руу залгаж нэг юм хэлэхэд тэр байцаагч нь Чогёныг хөөж гаргахын дээр. Чогён замдаа Жисоны утсыг шүүрт зүхтаад угаалгын өрөөнд ороод өөрийгөө түгжээд Жисоны дуудлагуудыг шалгаад утсыг нь буцаагаад хураалгадаг. Манай хүн уучраа болохгүй ширээнийхээ ард сууж байхад нь нөгөө дугаараас нь мессеж ирв. Зурвас бичиж цаг авч байршлыг нь хальт мэдээд Жисоны цогц хадгалж байгаа Аньон их сургуулийн моргт байна гэдгийг мэдээд очиход цогцыг нь аль хэдийн цагийн өмнө гэрийнх нь аваад авчихсан байж таарна. Ямар ч задлан шинжилгээ хийхгүй байх зөвшөөрлийг өгсөн хүн нь Пак Тэжин гэх энэ прокурор. За тэгээд ямар ч байсан манай хүн найзынхаа оршуулгын ёслол дээр очиод Южинтэй таарна. Жисон үххийнхээ өмнө тэр өдөр Южин рүү залгасан талаар байцаагаад юу ч олж мэдж чадсангүй. Жисоны цогцон дээр очиод царайг нэг харчгаад задлан шинжилгээ хийх нь яалтчгүй зөвөө гэж гэрийнхнийг нь ятгах хооронд нэг сургуульд явдаг байсан Жисоны 3 найз нь ирдэг. Жисон үххийнхээ өмнө энэ 3-тай ч ихсэн ярьсан байдаг. Тэр 3-ын нэг нь мэдээж прокурор Тэжин. Нөгөө 2 нь Уу Чихён, Вон Жүнсү 2. Гурвуулантай дараалал уцаар ирсэн байхад хинч энэ талаар дуугарахгүй бас ямар ч амиа хорлсон уул мөргөө байхад нь задлан шинжилгээ хийлгүй чандралах гэж байгаа нь ямар нэгэн зүйл яарад байгаа юм шиг сэжигтэй санагддаг. Жисоны охин нь өмнө нас барсан байл л дээ. Энээс болоод манай хүнийг сэтгэл гутралтай явж хагаад амиа хорлсон гэж хүмүүс гүрээсээр бараг зодоон цохон болох гэж байтал Жисоны эхнэр нь орилж болиулаад манай Чогёныг өөрлөө нэг залгаагүй байж одоо яах гэж ингэ сүржигнээд байгаа юм бэ гэд маргааныг зогсов. Хоолны танхимд Чогён Южинтэй ярилцаж ангийнхан хүүхдүүдийг хальт санаад авлаа. Жисоны эхнэр гэрээсээ хамт нэг юм авъя гэд гарахт нь Южин хүргээд өгье гэд цуг явхаар болдог. Чогён талигачин зурагны өмнө зогсоод сургуулийнхаа үеийг дурсна. Хойд эцэг нь боловсролын яамны мэрэгжилтэн байсан болохоор багш нь өөрт нь худлаа палдагнаж аавынх нь ачаар энэ элит анги руу орж ирсэн гэж хэлдэг. Бас хойд аав нь Вон Жинсү гэх энэ хүүхэдтэй сайн найзал гэж загчижсэн байлээ. Энэ үед суралцахад мөнгөний асуудал тулгардаг хүүхдүүдэд зориулан ангийн хүүхдүүдээс мөнгө цуглуулж хоримтлал үүсгдэг байсныг нь багш нь тэр мөнгөөр нь боловсролын яамд хахуул өгдгийг Чогён олж мэдээд энэ талаар нэрээ нууцлан яамд загтал бичнэ.
Гэхдээ энэ үннийг нь илчлээгээд хоримтлалд үүсгдэг заншлыг хаснаас өөр өөрчлөлт гарсангүй. Харин тэр үед хоримтлын мөнгнөөс сургалтынхаа төлбөрийн нэг хэсгийг төлдөг байсан ангийн дарга Жисон л хохирчээ. Тэгэд энийг мэдээд Жисон за зүгээрээ бороо л гэж хэлсэн байдаг. Эндээс бид нар Жисон багасаа л хүмүүжлтэй хүүхэд байсныг харж болно. Южин Жисоны эхнэртэй цуг гэрийнхэн үүдэнд очиод Жисоны эхнэр дээшээ гэрлүүгээ гарч харин Южин орцонд нь хүлээн. Южинийг зогсож байхад нь байрных нь харуул ирээд эмгэнэл илэрхийлж Жисонд өмнө 7 хоногт өөх ёстой байсан шуудангуудыг өгөөд явна. Энэ хооронд оршуулга дээр Чэгён ангийнхаа бас нэг төгсөгч болох Жүнсүдэ таарч Южин Канадад байдаг салсан нөхөр охин хоёроо тижээхийн тулд мөнгө их хураадаг болсон талаар мэдж авна. Бас Жисон үхгийнхээ 7 хоногийн өмнө Жүнсүн дээр ирээд өөрийнхөө эзэмшдэг компанийн нэр дээр 3 амь насны даатгалд хамрагдсанаас хойш 2 жилийн дотор амиа хорлол мөнгө авахгүй гэдгийг Жисон сайн мэдэж байсан талаар хэлдэг. Тэгэхээр ер нь бол Жисон амиа хорлох ямар ч бодлого байсан гэдг нь эндээс бол харагдаж байгаа. Даатгалуудад хамрагдсныхаа дараа өмгөөлөгчтэй уулзах хүсэлтэй байснаа ч хэлдэг. Ингээд яг яриад байжсэн чинь Тэжийн прокурор Жисон гэрээслэл үлдээсэн байна гэд гэрээслийг нь уншлаа. Нийт 5 тэрбум воныг өөрийнхөө хувьцаат компаниар дамжуулан үлдээсэн байлаа. Компанийн бүх хувьцааг бас тэр 5 тэрбум воныг өвлүүлж үлдээсэн 2 хүн нь Южин, Чэгён хоёр. Жисоны эхнэрийг хүлээнгээ Южин Жисоны шууданг задлж үзээд энэ гэрээслэлийн талаар бас олж мэднэ. Ингээд 2 дугаар ангийн төгсгөлд 20 жилийн өмнө автобусны буудлын дээр тэр таарсан нөгөө хоёрын хараа зогсоодсэн хөөрхөн охин Южин байсан гэдг нь мэдэгдснээр кино маань дуустдаг. За энэ кино бол цаашаа нэлээд сонирхолтой болж үргэлжлэх юм байна лээ. Тэгээ part 2-ыг үзхийг хүсвэл лайк дараарай, саба дараарай. Удахгүй part 2-оор уулзцгаая. Хан тэнгэрийн нулимс тусааю. Хангаар дунаадч тэр юм уу? Тавалжин уулын хатнаас тунгалагар шам урсан гэдэг